Сайн уу хүрхэн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За тэгээд та хэдтэй Монголын сонио сайхан буюу Монголын ховж үеийн талаар ярьдаг бичлэгээрээ уулзаагүй бүр нэлээд олон өдөр хоног бол болчлоо. Тэгэд ууганд би яг өнөөдөр ярих байгаа энэ мэдээллүүдээ бараг 7-8 хоногийн өмнө бэлтчихсэн байсан байхгүй. Тэгэд ярьж амжихгүй явсаар хагаад яг өнөөдөр л жоохон зав гараад та нартай энэ талаар тэг яг Монголын нийгэмдэр болж байгаа, Монголын сошиал болж байгаа сонио сайхныхаа талаар ярих гээд бол сууж байна. Тэгээд яагаад бичлэгээ хийхгүй утсан юм бэ? За мөн та хэд маань надад баяр хүргэх хэд хэдэн үйл явдлууд болсон байгаа. За хамгийн ихэнд бол мэдээж хэрэг миний төрс өдөр болсон. За бас миний ээж болсон өдөр бол болсон. Тэгээд хоёр гайхалтай баяр бол давхцлаа. Үүнээс гадна Мичико подкаста бас хийлээ, монтажллаа, орууллаа гэдэг ийм гайхалтай үйл явдлууд болсон байгаа. За үүнээс гаднаас таад намайг харж байгаах те Аргентины Жерси өмсцэн сууж ин. Тэгээд Месси маань бас 3 гол оруулж намайг бас баярлууллаа гэх мэтчлэн маш гайхалтай үйл явдлууд бол боллоо. Тэгээд нөгөө подкаста хийж байгаа учраас подкастынхаа монтажн дээр бас өөрөө суусан учраас ч гэдэг юм уу бүр яг тийшээгээ ингээд төвлөрөөд үнэхээр завгүй те бүр ингээд хідэн өдөр шүнжин яг подкастн дээр бол суусан байгаа. Тэгээд яалтчгүй подкастынхаа эхний дугаарыг оруулахдаа нэлийн их алдаа гаргасан байна. Тэгээд тэр алдаагаа засгаад бас өөр шинэ програм сураад ч гэдэг юм уу яг подкаст руу илүү төвлөрч ажилласан учраас маш завгүй юм өдөр хоногуд бол боллоо. Тэгээд мэдээж подкастын маань хамгийн ихний дугаар миний YouTube суваг дээр орсон байгаа. Хамгийн ихний дугаарын маань зочноор маш өндөр мэдлэг боловсралтай мундаг эрхэм буюу Амарч ах маань бол оролцсон. Тэгээ миний хувьд бол үнэхээр ингэж одоо сургамжтай маш гайхалтай гоё дугаар болсон гэж бол би бодож байгаа. Тэгээ та хэд маань хэрвээ үзээгүй бол орж үзээрэй. Одоо бүгдээр яг бичлэгнийхаа тийм Монголын сошиал төр юу болоод энэ Монголын нийгэм төр юу болоод энэ гэдэг үндсэн бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн ихэнд яриадаас эдэн маань дуучин Саран туяатай холбоотой мэдээлэл байгаа. Тэрээр 6 сарын 6-нд өөрийн тоглолтоо төв цэнгэлд хүрээлэнд бол хийсэн. За тэгээд альва тоглолтын араас мэдээж хэрэг тоглолт маш гоё байлаа. Ингээл хайртай дуучнаа үзэх үнэхээр гоё байлаа гэл эерэг юм сэтгэлтэй эерэг постуудыг бичдэг хүмүүс байдаг. Нөгөө талаасаа одоо хүмжилж идэг те тэр тоглолтын дээр яг юу нь болохгүйсэн яасан ийсэн гэдгийг бичиж идэг хүмүүс бас байдаг штэ. За энэхүү тоглолтын дээр хүмүүс ямар шүмжиллэг ихээхэн бичсэн бэ гэх юм бол одоо энэ яг дуучин Саран туяагийн тоглолт гэдэг одоо нэртэйгээр тоглолтод болсон мөртлөө эхний 3 цаг нь бусад одоо хамтлаг дуучид буюу одоо бидний ярьдгаар нөгөө панчаан гэдэг штэ. Панчаан бол хитрхи урт байла гэдэг шүмжлэлийг хүмүүс нэлээд бичсэн бэлээ. Бүр 3 цаг бусад одоо хамтлаг дуучид дуулна гэж одоо яг юу гэсэн үг юм бэ гэдэг байдлаар хүмүүс хандж байгаа байхгүй. Тэгээд үүнээс нь болоод яг дуучин Саран туяа өөрийнхөө дуулна гэж одоо зарласан дуунуудаасаа дутуудуулсан гэдэг зүйлийг бас хүмүүс бичсэн байлээ л дээ. Тэгээд яг миний ойлгосноор 50 хэдэн дуу дуулах байсан юм уу да. За үүнээсээ 30 хэдэн дууг дуулаад нэг 10 хэдэн дуу дуулагдаагүй үлдсэн юм байна л да. Тэгээд хүмүүс ингээд 10 хэдэн дуугаа ингээд дутуудууллаа гэдэг байдлаар хандж исэн. За үүнээс гадна нөгөө нэг цагтаа амжаагүй гэх юм уу. Шууд яг студионч угаасаа 12 цаг гэл бүх юм ингээд унтрах те бүх юм зогсох хэрэгтэй штэ. Тэгээд гинт зогсоод хаалт юусоо байхгүйсэн гэдэг шүүмжлэлийг бас хүмүүс нэлээд бичсэн байлээ. Би яг өөрөө очиж үзээгүй болохоор яг сайн мэдэхгүй байгаад байна л да. Ямар ч тач тус тоглолтыг үзсэн хүмүүсийн одоо постуудаас нь харахад яг иймэрхүү шүүмжлэлийг бол нэлээд бичсэн байлээ. Хэрвээ та хэд маань яг дуучин Саран туяагийн тоглолтыг үзсэн бол яг ямархуу байсан бэ гэдгийг манайхаа комент хэсэгт бичээрэй. Үүнээс гадна мөн яг Саран туяа дуучны тоглолттой холбоотойгоор гитарчин, ая зохиогч, продюсер Үлзий оршиход өөрийнхөө сэтгэлдлийг гэх юм одоо нэгэн постуудыг бичсэн байгаа. За тус постууд нь бас нэлээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад бүр нэг хэсгэл яг энэ божигнаа бол сошиал дээр маш их байсан. Энэ постн дээр яг юу гэсэн бэ гэхэлэр унтаж сэрсэн чинь чи юм уу яхаар ингээд Саран туяагийн тоглолтын дээр ингээд очтгүй юм бэ? Ариун над хоёр л ингээд аалгаа. Бусад одоо дуучид уран бүтээлчид чинь байсан шүү дээ. Яхаар очтгүй юм гэх мэтчлэн ингээд хүмүүс бичсэн гинэ. Тэгээд үүн дээрээ тайлбар байдлаар ингээд яг энэ пост бол бичсэн байгаа байхгүй. За тэгээд нэгдүгээрт надад ямар нэгэн урилга плет ирээгүй. Хөөсөн дуугаараа нэрлсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтэй нь биш дээ. Хоёрдугаарт очихгүй байх бас нэг шалтгаан байсан. Хэд хоногийн өмнө нэг хүн залгаад агуу Саран туяа Нансалмаа хоёрын нэвтрүүлэг үзье. Өөрийгөө хин гэдгээ мэдэж ав гэдэг одоо ийм чат ингэ оцсон гэж байгаа байхгүй. За тэгээд хэдүүл яг энэ дуучин Саран туяагийн орсон тэр нэвтрүүлгийн талаар жоохон хойно ярих болж шүү заманаа. Яг энэ постн дээрээ үзвэ. Манийгаа өстө болгож тавьчин төгжлөл гин машин нь хуучирсан, эхнэр нь хөгшөрсөн, гуйл очин түлхчин. Мөнгө хэрэгтэй бол надаас авал гин гэтэнгүүтээ хаахаа гэдэг ийм эможинууд тавьсан байгаа байхгүй.
Яаж төгжил болсноо огт ойлгосонгүй, бодоод олсонгүй гих мэтчлэн иймэрхүү ингээд постуудыг бичсэн. За тийгээд энэ пост нь бүр маш олон хүмүүст хүрээд 15,000 бүр ингээд реакшн их авсан байгаа байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр олон хүмүүст хүрсэн гэдэг нь бол харагдчихсан. Хүмүүс яг үүн дээр нь тэг хамгийн гол point нь одоо юу болоод байгаа вэ гэхэлэр өөрийнхөө зохиосон дуугаар одоо нэрлсэн тоглолтынхоо тасалбарыг өөрөө худалдаж авна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэдэг дээр хүмүүс айгүйх одоо ингэж поинто болгоод тэг дуучин саран туяа руу нэлээд дайрсан гэх юм уу. За яг иймэрхүү зүйлүүд бол ингэ болсон. За тэгээд энэ постоо оруулсныхаа дараагаар дахиад ингэ бүүм божигнан болсон юм байна. Үүнээсээ хамаарад яг ай зохиогч продюсер Үлжи Аших дахиад нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээр болохоор нэг пост тавьсан биш бүүн хил ам уу. Хэд хоног сошиалоос хол байхаас төмөн амтан залгалаа. Утасны батарей дуустал ярьлаа. Сүүлдээ бүр тоглолт руу ороод хэрэлдээд эхэллээ. Ийм том хэмжээний тоглолт асар их хүч хөдөлмөрөөр бүтдэгэ сайхан болсон гэж ойлгосон. Энэ асуудал нөгөө том мод бид хоёрын хоорондын асуудал болохоос биш. Тоглолт зохион байгуулсан залуус, продакшнууд бусад бүх хүмүүст ямар ч хамаагүй шүү гэдгийг бас хэльё гэд ийм постыг оруулсан юм байна. За тэгээд энэ пост нь мөн одоо бараг л 2,000 реакшныг авсан байгаа байхгүй. Үүнээс нь болоод бас бусад хүмүүс өөрсдийнхөө Facebook хуудас постуудыг бол оруулж исэн. За хамгийн ихэнд ярих хүн бол Цэцэг Бямба байгаа. За Цэцэг Бямба юу гэсэн бэ гэхэлэр хайрын бурхны ай шүлэг хоёрыг зохиогоогүй, гитарыг ч тоглоогүй байж өөж яах минийх гэж бичээд байх нь хөвгийн санагдаж байна. Өстөө 40 жил сараагч чимээгүй байсан эцэст өөрийг чинь огтоос падлигүй гэдэг үнэг хэлсэн байж тээ. Үзэгч фэнүүд нь пик дүүргээд битгий дуусаасаа гэж уйлан хайлсан тоглолтыг өмхийн амаараа 5 жүг цуглуулж чадахгүй нөхдүүд шүүмжлэхийг харах өрөвдөлтөй огүйц хөргөм санагдаж байна шүү гэдэг постыг оруулсан юм байна. За дараагийнх нь болохоор яг энэ Тавар Баяр гэдэг хүний оруулсан пост байна. За үүн дээрээ хүн санхүүгийн хувьд эвгүүтгэхээр юу ч хамаагүй хийдгээ гэдэнгүүтээ яг энэ гитарчин өөжгийн зургийг тавьсан байгаа байхгүй. За үүнээс гадна хүмүүсээс нэг хорооноос ингээд юм өхөөр одоо ингээд амьдралаа өөрчлөндөө гэд нэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэр эмэгтэйгийн ингээд бие дээр нь гитарчин өөжгийн царайг тавьсан гэдэг нь бас харагдчихсэн. Тэгээд үүн дээр болохоор хорооноос ганц урилга өгчгүй дээ гэдэг байдлаар ингэж оруулсан байгаа байхгүй. Энэ мэтчлийн ингээд хүмүүс одоо гитарчин өөжгөрөө басан гэж дайрсан байгаа. За үүнээс нь болоод гитарчин ай зохиогч өөжгийн дахиад нэгэн постыг 6 сарын 11-нд оруулсан. Энэ постн дээрээ болохоор зарим нэг хүмүүст эргэлзээ төрүүлсэн асуултуудад хариулаад явах зүйтэй гэж бодлоо гэдэнгүүтээ нэгдүгээрт Цэцэг дүү намайг хайрын бурхны аяыг зохиогоогүй гэжээ. Би аягийн зохиогоогүй дүнд өөрийнхөө нэрийг тавихгүй. Хоёрдугаарт дуучдад дуугаа гуйж өгчөөд араас нь гоншоолоо гинэ. Би харин нэг өнгөрчихъя. Надаас дуу гуйсан түмэн амтан байдаг болохоос би дуугаа дуулаад өгөөч гэж гуйж явсан түүх байхгүй. За гуравдугаарт 1995 онд Саран туяаг Хүрлбаатар гэж хүний шүлхийг өгөөд энэн дээр дуу хийгээд өгөөч. Гитарчд бол одоо аялгуучд байдгаа. Жил чадна гэж хүснээ дагуу хайрын бурхан бүтсэн түүхтэй. Харин тухайн шүлгэн дээр нэлээд өөрийнхөө баллаж цохолж зассан тал бий. Дөрөвдүгээрт би дууг минь дуулсан дуучдаа сүүлд нь мөнгө нэхэж байсан түүх байхгүй. Ер нь манай рок попт бол зохиогч тоглолт хийдэг, дуучид нь нэрж дуулаад өчгдөг. Тийм л өгөө аваа нэг зарчимтай явж ирсэн. Харин Саран туяа бит хоёрын зурчил нэлээд урт төх. Би олон тоглолт хийгээгүй. 2003, 2013, 2019, 2024 нийтдээ 4 удаа. 2013 онд нүүр буудгийн мөнгө гэж 700 мянган нэгсэн өгсөн. 2019 онд юм нэхээгүй ирж дуулчаад явсан гэдгийг бас хэлье. Харин тоглолтын хэд хоногийн дараа шав насан буйн нь сараагч тань руу юм явуулаа гэхээр нь хүрээд ирэл гэлээ. Дотроо сараа маань сайхан тоглолт хийлээ гэж баяр хүргэж бэлэгсэлт явуулсан бахтаа гэж горцныг нуух юм. Тэгсэн хайрын бурхан дууны зохиолчийн онцгой эрхийг өлзий оршихоос дуучин Саран туяад үн төлбөргүйгээр бэлгэлэх гэрээ барьсан эрдийн би шууд үгүйгээд хэдэн хатуу үг тэр хүүхэнд дайж явуулав. Ингээд хэсэг хугацаа өнгөрч байтал нэг хөгжмийн зохиолч ах маань ярьж байна. Пянза гаргатал Саран туяа миний дуунуудыг зөвшөөрлгүй оруулаа. Шүүхэд өгнө гэж зансан гинэ. Уг ах маань зохиосон байдаг яхаараа Саран туяагийн өмч болчтیں۔ Миний зэвүү дургу хоёр бүр зэрэг хүрвэ. 2023 онд сүүлийн тоглолтоо хийхээр шидлээ. Тэгтээ тэр бол Саран туяатай холбоогүй шүү. Зүгээр л би өөрөө болиё гэж шийдсэн хэрэг. Ядарсан, залхсан, уйдсан. Сүнс лавга менежерлээд бүх дуучидтай холбогдож зохион байгуулалтыг хийсэн л те. Нэг өдөр мань хүн надад тэгж байна. Сараагч очмооргүй байна. Яг миний хэлсэн мөнгийг өгвөл яг очиж болох юм гэж гэвэ. Би татаад унав. Ориг цаашаа дуу үлдэж дууч явдаг хорвоо хай
наатах гэсэн. Тэрний дараа хаяна дэгийн хоёртой нэг жижиг асуудал болсон штэ. Тэр яриан дундуура бурхны нэртэй дуугаж татаж авна гэд хэлж гэж. Тэрийг саран туяа төгжилтлээ инээ тэрэггээд байгаа болтой. Харин нодны өмгөөлж боловч чулуу надтай холбогдож урлагийг дэмждэг зохиолчийн эрхийн асуудлаар ажиллах түүнийг бизнес болгох хүсэлтэй нэг эрхэмтэй танилцуулснаар би гэдэг хүн өөрийнхөө 22 дууны зохиогчийн онцгой эрхийг шилжүүлэн худалдаж бүр мөсөн санаа амарсан бүлгөө. Мөнгө хэрэгтэй болоод өөжи ингэж байна гэдэг пост нэлээдийг харлаа. Хүний өмч болсон дуунуудын өмнөөс мөнгө ярих эрх надад хуулиараа байхгүй хөшөн. Одоо энэ дуунад миний өмч биш. Надад зөвхөн амин эрх буюу зохиосон гэж нэрээ дуудуулах л эрх бий. Сэний тоглолтыг үзэж гэж бодоогүй. Ийм пост тавьж гэж бодоогүй. Мөрөөрөө шороо хөдөлгөөд явж байхад өөрсдөө л эхэлж түгжэл гуйлагчин түлэгчнэр нь үүсэн шүү. Хамт амьдралынхаа төлөө зүтгээд явж байгаа их нэрийг минь хүртэл доромжлох шаардлагагүй байсан юм гэд ийм постыг оруулсан баахгүй. Тэгэд энэ пост нь ч гэсэндээ нэлээд олон хүмүүст хүрсэн гэдэг нь бол харагдаж исэн. За тэгээд үүнийхэн дараа бусад пэйжүүд дээр дуучин саран туяагийн хариу гэд нэг юм бичлэг яваад байгаа байхгүй. Тэгээд хүмүүс үүнийг ойлгохдоо юу гэж ойлгож байгаа вэ гэхэлэр одоо яг энэ гитарчин айц зохиогч өөжгийн постны араас дуучин саран туяа нэвтрүүлэгт ороод юм яриа өгсөн юм байна гэж зарим нь бол ойлгоод байгаа юм шиг үлээ. Гэхдээ яг үнэндээ энэ нь юу болсон юм бэ гэхэлэр одоо яг энэ хайрын бурхан гэдэг тоглолтоо хийхээс өмнө тэр подкастэнд орж тэр бичлэгт ярилцлага бол өгсөн юм билээ. Тэгэд үүн дээр яг гитарчин өөжгийн талаар яриад өөрөө ингэж тэр дуун дээр гардаг одоо соло гитарыг нь ч тоглоогүй байж одоо өөжи бол ингэж ярьж болохгүй гэх мэтчлэн яг тэр подкаст нэр ярьсан гэдэг нь бол харагдсан. Өөжгийн хувьд гэж хэлэхэд бол яг надад зүгээр уцаар ярих ч юм уу надтай уулзаад хэлэх хэрэгтэй байсан үгээ надад хэлэхгүйгээр зүгээр л хэвлэл мэдээлэл дайцсан л юм л та гэж би боддог. Мөнгө хэрэгтэй болсон бол бас хэлвэл бид нар бас өгч болох л байсан л та. Хамгийн гол нь надад хэлэхгүйгээр олон нийтэд хэлнэд чи одоо над чинь төгжилтчихлээ гэсэн үг л дээ. Ер нь бол яс юм дээр бол тэр хүн бол нөгөө гэр бүлээ аваад үлдчихсэн гэдэг шиг. Одоо яг л өөжгийн битэр чинь тийм л болчиход байгаа. Би бол ингээд уран бүтээлээ цуглуулад, нэгтлээд, хөрөнгө оруулалтаа хийгээд, янзлаад, зэгслээд ингээ явсан. Башад нөгөө хүмүүс тэр уран бүтээлийг хайрын бурхан гэдэг дууг бол одоо бүтээл боловсрол нэг шуруу хөдөлгөөгөө байж тэр ядаж тэр тоглосон соолын ч өөрөө тоглоогүй байж одоо дараа нь айгүйх юм ярих юм чинь яг энэ асуудал дээр дуучин Эйкул буюу анх хоёр өөрийнхөө үзэл бодлоо өөрийн хуулцнаа бас илэрхийлсэн байлээ. Үүн дээр болохоор эр хүн байж одоо ингээд шаашаал гэд те ганц би эмхтэр ингээд дайраад ан ман үзээд тахгүй зүгээр л орхичооч те цаг хугацаа тэгээд ингээд шийдээд явна штэ гэх тэнгүүтэй хэрвээ тэр хайрын бурхан дууг дуучин саран туяа дуулаагүй бол энэ дууч бол хинч мэдгүй тийм л дуу байсан штэ гэх мэтчлэн тэр постыг бичсэн баахгүй. Тэгээд энэ пост нь бүр 1800 ягшныг бас авсан байсан. За үүнээс гадна мөн дуучин саран туяа руу дайрж байгаа хүмүүс гарч ирсэн. Одоо жишээлбэл энэ болор мөнө гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За үүн дээр болохоор үнэн шир сайхан гар юм а. Ухамсар нь уул болчихсон улсууд хиний мориор газар төгсөн гэдгээ мартдаг дөө гэл ингээд нэлээд урт бас нэг постыг оруулсан байсан. Тэгээд энэ мэтчлэнтэй яг сошиал дээр байгаа хүмүүс мэдээч хэрэг одоо тэр гитарчин ай зохиогч өөжрөө дайрж байгаа хүмүүс байна. Мөн дуучин саран туяа рууч дайрж байгаа хүмүүс байна. За ер нь нэг иймэрхүү үйл явдал бол болсон. Эдгээрээс гадна мөн Real News гээд Facebook пэйж дээр нэгэн пост орсон байгаа. За энэ постн дээр болохоор 100-ны манлай сарагийн тоглолтыг 14300 хүн үзсэн бол Ариунагийн тоглолтыг 35000 хүн үзжээ гэдэг ийм постос ингээ орсон. Миний бодлоор энэ пост юу гэж харсан бэ гэхлээр энэ хоёр хүнийг дахиад зүгээр жоохон талцуулаад байгаа юм шиг харьцуулаад байгаа юм шиг яг надад бол тийг санагдсан л та. Бас яг энэ асуудал дээр би юу гэж боддог вэ гэхлээр яг дуучин Сара болон дуучин Ариунагийн хувьд хоёулаа л ингээд залуу байхаас уран бүтээлээ хийгээл те хоёулаа л ингээд мундаг уран бүтээлчд байсан хүмүүс байгаа штэ. Гэтэл хүмүүс Сара илүү юу Ариуна илүү юу гэл намайг жоохон байхаас ахуулаад хүмүүс айгүйх тэгж ярьдагсан байхгүй. Сара илүү юу чи яг Ариуна дуртай юу Сара дуртай юу гэл те энэ мэтчлэн ингэж явсараад тэг миний бодлоор магадгүй энэ хоёр хүнийг би бидэнд дургу болгоцсон болоо да гэж би зүгээр өөрөө боддгийг. Тэгээд үүнээс нь хамаарат хүмүүс одоо юу гэж ярьдаг вэ гэхэлэр дуучин Сарагийн тоглолтод ингээл харанга нэг тон гэл ингээл айгүй мундаг ингээд дээр үе те
За тэр үе ингэж хэлэх нь зөв буруу юу? Тийм уран бүтээлчд ирж яхад яагаад дуучин Ариуна ирээгүй юм бэ гэж хүмүүс ярьж илээ. Мөн өнгөрсөн жилийн дуучин Ариунагийн тоглолтын дээр яагаад Сараа ирээгүй юм бэ? Бусад эмэгтэй уран бүтээлчд ирсэн мөртлөө яагаад Сараа байгаагүй юм бэ? Гих мэтчлэн хүмүүсээс яриад байгаа. Тэгээ та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байгаа вэ гэдгийг манай хаан комент хэсэгт бичээрэй. За дараагийн яригдах сэдв маань жүжигчин шүүдэр цэцэгтэй холбоотой мэдээлэл байгаа. За яг энэ 6 сарын 9, 10, 11 гэдэг эдгээр өдрүүдэд жүжигчин шүүдэр цэцэгтэй холбоотой мэдээлэл бас л сошиалыг бол донслоглоо. Тэгээд энэ талаар пост бичлэг бол үнэхээр их явж исэн. За энэ нь юу болсон бэ гэхэлэр жүжигчин шүүдэр цэцэг нөгөө хотын аваргын тэмцээнд ороод бол 3 медаль хүртчихсэн шүү дээ тий. За тэгсэн чинь 6 сар гараад бүр ингээд бодибилдинг фитнесийн одоо холбооны улсын аврах шалгаруулах тэмцээн болсон юм байна. За тус тэмцээн дээр шүүдэр цэцэг нэгдүгээрт бол орсон. Хоёрдугаарт яг энэ шүүдрийн нэгэн бичлэг сошиал дээр ороод маш олон хүмүүсийн бас одоо юу гэдэг дургуутслыг хүргэсэн гэх юм уу. Тийм үйл явдал бол болсон байгаа. Яг энэ бичлэгнээс нь болоод хүмүүс жүжигчин шүүдэр цэцгийг нэлээд шүүмжилж байгааг нь бол харагдчихсан. Энэ од ямар бааранд бүжиглж байгаа юу? Өөрийгөө Victoria's Secret-ийн Angel гэж утсан болов уу гэл. За тэнгуүтэн чин тамирчны тайз болохоос биш ямар жүжигчний тайз юм уу гэл те. Ер нь бол нэлээд их шүүмжилж байгааг нь бол харагдчихсан. За тэгсэн чин тэрээр өөрийнхөө сошиал одоо пэйж дээрээ 6 сарын 9-ний өдөр нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээрээ улсын аврах Монголын Мистер 2026 Монголын бодибилдинг фитнесийн холбоонд гэх тэнгуүтэ авсан шагналуудаа буцаахаар болсноо аль биесээр зарлаж байна. Ийм байдлаар бөхөр заваа шудраг бус зүйлийг хүлцээд хүлээн зөвшөөрч чадахгүй нэ уучлаарай гэдэг постыг оруулсан. Энэ постоо оруулаад бүр их хүмүүсийн дургуутслыг одоо хүргэсэн гэх юм уу. За тэгээд хүмүүс нэлээд дургуутсаад ингээд сошиалэр бүүн болоод ингэсэн чинь дахиад 6 сарын 10-нд нэгэн постыг оруулсан байгаа. За үүн дээрээ зүгээр шудраг байл гэд байна. Энд би төрүүлэх байсан гэж бичээгүй байна гэдэг жаахгүй. Тэгэхээр хүмүүс юу ч харсан бэ гэхэлэр шүүдэр цэцэг өөрөө төрүүлэх болохоор тэг өөрөө 3 дугаар байранд ороод хүрэл медаль авсан болохоор ингээд уурлаад өмнөх одоо пост оруулсан гэж хүмүүс нэлээд тэгж хандсан байгаа байхгүй. Тийм болохоор энэ сүүлийнхээ постыг оруулсан болов уу гэж бол би бодсон. За тэгээд үүн дээрээ олон хүний хэмжээшгүй их хөлс хөдөлмөр төсвөр төвчээрийн хязгаар сэтгэл зүй бүгдийг болондоо гიშгсэн ийм заваа юм төсөх хүн байна гэж үдээ алтандаа бишэлтэй амьдрал биштэй ямар энүүгээр би амьдрахгүй зүгээр л дэндүү шудраг бус байгаа байхгүй юу гэд одоо ингээд нэлийн хэм юу нь бол бицэн байгаа. За тэгэл нэгдүгээрт ингээд тэмцээний зохион байгуулалт ийм юм байсан. За хоёрдугаарт шүүлт ба ёс зүй ийм юм байсан гэлтэй. Тэгээд гуравдугаарт ингээд дүгнэлт гэд нэлийн урт ийм постыг бол оруулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ийм одоо шудраг бус шүүсэн л гэдэг утгатай постыг ингэж оруулсан байгаа байхгүй. За тэгээд үүнээс нь болоод сошиал дээр нэлийн хүмүүс дуурайд ялангуяа яг энэ спортоор хичээлдэг те бодибилдинг фитнесээр хичээлдэг хүмүүс өөрсдийнхөө сошиал хуудас дээрээ постууд бичлэгүүдийг бол оруулсан. Тэгэр бичлэгүүд дээр хүмүүс яг юу байгаа вэ гэхлээр одоо ингээл жишээлбэл энэ Бимба лавксүрэн гэдэг хүний оруулсан нэг юм бичлэг байгаа хгүй. Тэгээд үүн дээр одоо үнэхээр харамсалтай байна. Бодибилдинг фитнесийн спорт дан ганц булчин шүрмэс харуулах тэмцээн бол биш юм аа. Энэ бол ёс зүй, гой зүй, сахлах бат, тууштай хөдөлмөр өөрийгөө ялан дийлэх сэтгэлгээний илэрхийлэл юм аа гэдэг ийм бичлэг хийсэн нэг хүн байна. За тэнгуүдээ бас нэг эмэгтэй те одоо ингээд шүүдэр цэцэгт хандаад хэлэхэд одоо ийм өөрөө ёс зүйгүй байсан байж гэдэг байдлаар бас бичлэг оруулсан гэдэг нь бол харагдчихсан. Мөн рекорд цэг хэмээн дээр Сарвал Бат гэдэг одоо ялангуяа яг энэ бодибилдинг фитнесээр олон хүмүүст танигдаж гарч ирсэн өнгөө фитнес гэд гарч ирснээрээ нэлээд алдартай тамирчин багш байгаа шүү дээ. Тэрээр 6 сарын 10-нд яг энэ асуудалд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд сайтад ярилцлага өгсөн байгаа байхгүй. За энэ ярилцлага дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо юм олонний танилуд те одоо юм жүжигчин урлагийнхан ч юм уу яг юм олонний танилуд манай салбар руу энэхүү спортоор хичээлэхэд бол маш их одоо талархдаг, маш их баярладаг. Яагаад гэх юм бол хүүхэд залуучуудад үнэхээр гоё юм үлгэр дуурлал болж байгаа гэж бол боддгоо. Гэхдээ яг одоо энэ шүүдрийн гаргасан асуудалтай бол те энэ бол ингээд медаля буцаана гэдэг чинь одоо юм байж болшгүй одоо юм ёс зүйгүй үйлдэл юм шиг бол надад харагдаж байгаа. Гэхдээ энэ нь одоо яг Монголын бодибилдинг фитнесийн холбоог өмөрч байгаа гэсэн үг биш. Одоо энэ холбоон дээр бол асуудлууд гарч ирдэг. Тэгээ бид нар ингээд засаж залруулаад ингээд явж идэг. Гэхдээ уг асуудалт те яг ингэж хандж байгаа нь бол ёс зүйгүй юм үйлдэл юм а гэдэг байдлаар тэр яриагаа өгсөн байгаа байхгүй юу. Тэгэл тэр нэг дивжин дээр гарахаараа атаачутөө хэрүүл уруул тэмцэл нэг нэгэ муулах буцааж өгөн тэ
хорлон сүйтгэн тэгээд ээж болохгүй. Би холбоог өмөрөд байгаа юм биш. Тэр ч бас алдаатай л байгаа. Өөрсдөө ч алдаагаа хэлээд хүлээж тийдэг. Ингээ спортын гайхамшил тэр байхгүй юу? Хүн бүхэн л ялгч байхгүй. Тэр чи одоо ингээд нэг алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль, 500 сая төгрөг энийг харж агаад тэр тэмцээнд орж зөвхөн тийм карьер хөөж байгаа бол хэрэггүй. Сайн тамирчин хүн яаж одоо дэлхий дээр л өөрдуулаач гэсэн тий медаль алдаачсан ёс зүй бол ёслол бодсон шүү дээ. Олон ч удаа ёсч болсон. Тий тэглээгээд гоншгнууд хэрэгтэй байсан ба өдөө байхгүй. Энэ тэр муу сайн ч болоо 8 тэрбум хүн дотор оршдог Монгол улсын иргэд тэгээ муу сайн гэсэн энэ холбооны зохиож байгаа тэмцээн тэрэнд ороод өгөөч гэж хинч гуугаагүй орохгүй байсан ч болно. Дахиад нэг зүйлийг боддог байхгүй юу? Өглөө бид донгоддог болохоор нар мандаж дэлхий дээр өглөө болдог гэдгийг дахиад боддог. Үнэндээ бол дахиадаагүй нар мандгаараа мандаж өглөө болдог шүү дээ. Саруул Баттаач хин нэгэнтэйч Монгол ийм бодолтын гэрснээс явсаар л байх болно. Муу яг энэ асуудал дээр одоо энэ нэмжээл радиогийн пэйж дээр орсон нэг юм бичлэг байгаа байхгүй. За энэ бичлэг дээр яг энэ бодибилдинг фитнесийн одоо энэ салбарын нэгэн хүний стрим дээрээ ярьсан яриаг нь оруулчихсан байгаа байхгүй. За энэ яриан дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо яг шүүдрэх тэгээ 3 дугаар байранд оруулаад ингэснийг нь бол яг сайн мэдгүй байна. Ягаад гэвэл шүүгч нар яг юу бодож ингэснийг нь бол би мэдгүй. Гэхдээ шүүдрэгийн хувьд одоо миний харснаар юу гэж ажилласан бэ гэхэлэр гэтэнгүүтээ одоо яг энэ бодибилдинг фитнесийн тамирчид чинь бүртгэлээ хийлгэхдээ л бүтэр ингээл бикиниг өмсөлтэй яг тэр нөгөө хувцас өмсөд бүртгэлээ ингээд хийлгэдэг юм байна шүү дээ. Яг тэр үеэр жүжигчин шүүдэр цэцэг бол нарны шилтэйгээ тэнгуүдээ битүү хувцас өмсөл одоо бүртгэлээ хийлгэх жишээний те гих мэдчлэн яг энэ спортыг хүндлээгүй зөвгүй үйлдэл бол гаргасан. Тэгээ тэр одоо цэцэгдэж байгаа бичлэгч бас байна шүү дээ те. Яг тэн дээр ингээд ёс зүйтэй байх хэрэгтэй байхад бас яг иймэрхүү үйлдэл гаргаж байгаа нь бол жоохон байж боломгүй үйлдэл юм а гэж бол харсан гэдэг байдлаар тэр хүн ярьж байгаа байхгүй юу? За одоо бол сая одоо миний нүдээр хараад те. За харагдаж хэдий чинь нөгөө бас нэг усын аврагт чи ордог яг тэр ангилд ордог бас олон тамирчин биш шүү дээ. Хотын аврагаас дамжаад одоо сая энэ хоёр тамирчин өнсүүлээл ингээд буудаг байлаа гэдэг шиг ийм зүйл бас тохиолдно. Энд дээр бол гомхоо тэр эмоцоор одоо бичиж шүү дээ. Ингэсэн энэ шүүл буруу байд. Шүүгчдийг би одоо шүүгч биш болохоор дүгнж чадахгүй байхгүй хов миний үдээс те. За тэр шүүдэс цэцэг гэдэг жижигчин хүн орсон гэж байна. За энэ чинь хөндлөхгүй хандсан зүйлүүд байгаад байгаа. Одоо миний үнсээс харах юм бол бүх тамирчид бикинийгээ өмсөд бүртгэл дээр ирэхэд ганцаараа харнуудын шилтэй битүү хувцастай ирээд бүртгүүлээд гарч ачиж байна. За би бол тэр зүрийг ажиглаад хараад яг хин гэдэг мэдгүй нэрээ хэлэхэд нь л ойлгож байгаа байхгүй. За гэх жишээ тэгээд ингээд тэнцээ чи бүгд ингээд хувцас өмссөн байх гэж бодоод яасан тэгсэн дараа нь ийм болсон тийм болсон гэж хэлж байгаа. За тайзан дээр нөгөө нэг алдж байгаа зүйл нь болохоор одоо нэг тамирчид бол хийж байгаа байхгүй. Тайзан дээр бол хэд хөндлөлгөө хандсан юм уу яасан тий. Тэр нөгөө өөрийнхөө эмоцийг хэтэрхий их гаргаад тэр нөгөө тайзны соёл гэдэг юмыг арай нэг ондоо нэг шүүж байгаа зүйл. Миний үнсээс харах юм бол одоо тэр хүмүүс ингээд хилээд байгаа одоо би зүйл хэлээ л да. Тэнд дээр хотын авдар бол айгүй гоо тийм кондишнд оржсэн байхгүй. Сайн бол хэтэрхий дураагаад харцаад тэр фит модель үе одоо тэр өөрийнхөө орж байгаа ангил дээр тийм хэтэрхий нөгөө нэг акид тал руу гацсан тамирч орж ирж. Тэгэхээр тэрнээс нөгөө шүүлтийн нөгөө намаас тэр шүүгчтэн байна. Тэр шүүсэн байх. Уг асуудал яг ингээд яригдчих яг эд үедээ бол Facebook Threads-ээр дүүрэн л яг энэ асуудлаар л одоо ингээд бүүн болоод бол яригдчихсэн. За үүнээс нь хамаарад одоо жишээлбэл яг энэ сүүн зам гэдэг Facebook пэйж дээр бас нэгэн пост орсон байгаа. За энэ пост нь болохоор нөгөө шүүдрэгийн 3 ном гэл ингээл бүр дээрээс хойш хүмүүс ингээд жок хийгээд яриад байгаа шүү дээ. Яг тэр 3 номыг дахиад гаргаж ирж яриад за эхнийх ном гэх юм бол темпотой өнгөрүүлсэн тэнэг өдрүүд гэдэг. Хоёр дахь ном нь гэсэн чинь тодоотой өнгөрүүлсэн токсик өдрүүд гэдэг одоо ном байдлаар ингэж оруулсан байхгүй. Гурав дахь ном нь болохоор авсан шагналаа хураалгасан азгүй өдрүүд гэдэг 3 ботном тун удахгүй гэх мэтчлэн ингээл хүмүүс яриад байсан. За үүнээс гадна хүмүүс дахиад тодоотой холбоотой одоо шүүдрийн анхнаасаа л тодоог ингэж ярьж ингэж гарч ирсэн айгу буруу байсан гэх мэтчлэн ярьж байна. Шүүдрэгийн яг тэр 3 бот одоо ном гаргана гэдэг өөрөө ярьжсэн шүү дээ. Тэр ном нь одоо яг гарах юм уу үгүй мүү гэдэг нь тодорхойгүй. Тэгээд энэ номон дээр хүмүүс бас яг хоёр хуваагдаад байгаа юм шиг бол надад харагдаад байгаа. Эхнийх нь хүмүүс за энэ номоо гаргаад одоо үнэхээр хүн худалдаж авахгүй тий. Одоо бүр ингэ шүүдрэгийн нэр хүнд жоохон иймэрхүү болчлоо. Одоо л хүмүүс авахгүй гэдэг өнцгөөс харж байгаа хүмүүс байна. Нөгөө талаас болохоор ингээд хүмүүсээр яригадаад л байгаа учраас хүмүүс нөгөө хэрэгт дуртай. Тийм болохоор шүүдрийн номоо гарах юм бол хүмүүс яг юу болсон юм болоо гэл яг тэр номыг худалдаж авна гэж харж байгаа хүмүүсээс байгаа юм шиг бол надад бол яг тэгэж санагдсан.
битсэн байгаа. Тэгээ та хэд манаас үүнээр юу гэж бодож байна? За тэгээ шүүдэр цэцэгтэй холбоотой хамгийн сүүл яригдах зүйл гэх юм бол зохиолч шүүдэр цэцэг байдаг шүү дээ, тэ. Тэгсэн чинь хүмүүс яг энэ жүжигчин шүүдэр цэцэгтэй андуураад зохиолч шүүдэр цэцэг рүү одоо тэрээдсээр юм бичээд байгаа юм байна. За үүн дээр болохоор яах гэж тайзан дээр бүжиглэж жүжиглээд байдгийм бэ гэд нэг хүн бичсэн байгаа юм байна. Тэнгүүтээ далавч зүгээд хэмтчлэн тэ. Яг ингээд нүуник зохиолч шүүдэр цэцгийг жүжигчин шүүдэр цэцэгтэй андуураад хүмүүс ингэж бичээд байгаа юм байна. Тэгэд үүнийг энэ зохиолч шүүдэр цэцэг өөрөө бас яг тэрээдс дээр оруулсан байхгүй. Одоо ийм хүмүүст юу ч гэмээр юм бтэ гэдэг ийм пост оруулсан гэдэг нас харагдчихсан. Дараагийн ярих сэдэв маань Эмилия Немо Гартитэй холбоотой мэдээлэл байгаа. За би яг өмнөх ховж ивийнхаа бичлэгээр нөгөө Эмилия Гарти хоёрын лайвны талаар ярьсан шүү дээ. Тэгээд Немо хэд хоногийн дараа өөрөө бүр ингэ технээс нь яг үнэн бодтой мэдээлэл өгнө. Би өөрөө ингэ дугаарна лайв хийнэ гэдэг одоо тэр мэдээлэлээ стори дээр оруулаад явчихсан шүү дээ. За тэгсэн чинь Немо лайв хийсэн байгаа. За энэ лайваа болохоор нэлээд албан ёсны одоо лайва хийхээс өмнө нэгэн сториг оруулсан байхгүй. За тэр стори дээр болохоор одоо ингэ шууд дамжуулалт те лайвыг бол хийнэ. За Белградын цагаар 15 цагаас гэдэнгүүтээ Бээжин Улаанбаатарын цагаар 21 цагаас Нью-Йоркийн цагаар 9 цагаас лайва хийнэ гэх мэтчлэнтэй яг ийм юг сториг бол оруулсан. За тэгээд тэрээр лайва бол хийсэн. За нэг яг инээдтэй ч гэмх юм уу нэг юм нь болохоор яг 21 цагт лайва хийнэ гэдгсэн байхгүй. Тэгээ би бас жоохон хэрэгт дурлаад тэг яг 21 цаг гэдээ орсон чинь ингээд 20 минутын дараа ингээд лайв эхлүүлнэ гэл тэрийг ингээд англи дээр бичсэн байхгүй. За тэгсэн чинь тэр доор ингээд манай монголчууд орж ирээд айгүй нийттэй яг за инээдтэй гэж хэлэх нь зөв үү буруу би мэдэхгүй байна. Гэхдээ надад жоохон инээдтэй санагдсан. Яагаад гэсэн чинь нөгөө нэг лайва цагтаа хэлэхгүй 20 минутын дараа гэдгсэн чинь манай монголчууд орж ирсэн бүр монголоор цагт эвлээ цагаа байралтаа палаа гарвэ гэд нэг тим комент бол биччихсэн байсан. Тэр нь бол надад жоохон инээдтэй харагдсан. За тэгээд тэрээр яг энэ лайв дээр юу ярьдаг вэ гэхлээр одоо яг хинэн төрүүлж одоо хуурсан юм бэ гэдэг асуудал яригдчихэж байгаа шүү дээ. За Немо үүн дээр хамгийн анх 2021 онд л Гартиг хуурсан гэдгийг бол хэлдэг. Гартийн Немо хоёр ч юм бол маш олон жил үргэлж байгаа асуудал шүү дээ. За тэгээд одоо бол ерөнхийдөө салсан байгаа. Гэхдээ гэрлэлтэй албан ёсоор салгуулаагүй байгаа. За тэгээд хамгийн анх бол 2021 онд өөрөө Гартиг бол ингээ хуурч исэн гэдгийг хэлсэн. Дараа нь яг сүүлд гараад байгаа одоо энэ бүх асуудал дээр болохоор Гарти өөрийг нь хуурсан тий 2025 онд л Гарти өөрийг нь хуураад за тэгээд Гарти хуурснаас за болоод гэж хэлэх нь буруу хаа. За Гарти үсэн эхлээд хурсан. За дараа нь бол өөрөө Эмилиятай танилцсан. За тэгээд Эмилиятай хамт Туркээр аялсан гэдэг талаар ярьдаг. Are not getting back together. I never really thought that Gardi could be disloyal to me. May 18th, I found out that Gardi had somebody else. I got a message from a boy who used to work in a club. He told me, bro, I saw your wife with some guy. And I was like... Тэгээд одоо бараг жил 1-2 сарын өмнө бол Эмилия Немо хоёрын тэр нөгөө бааранд байгаа бичлэг зургийг хараад бүр ингэ сошиал бөө юм болж исэн шүү дээ. Тэгээд тэрнээс нь болоод ялангуяа хүмүүс Эмилияг бол ингэ гэр бүл салгасан гэж бөө юм болж исэн шүү дээ. Тэгээд яг тэр бичлэг таарснаас хойш яг Эмилия бүр ингэ амар хүнд цохилтонд орж исэн гинэ. Тэгээд нэлээд юм сэтгэл готролд ороод бараг амиа хорлохоос наагур юмнууд бол болж исэн. Гэхдээ заяа ингэ тэр болгоныг одоо ингэ төвчээд тэцэд гарсан. Би мэдээ хэрэг мэдээлэл хийх ёстой байсан уу байсан. Гэхдээ хүүхдүүдэд бодоод ингээд айгүй юм хэцүү байдаг байсан гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Эмилия ч өөрөө нөгөө Гартигийн стрипт одоо нөгөө залуутай байсан гэл яг тэр бичлэгүүдийг гаргаж ирсэн шүү дээ. За тэрнээс өмнө Гарти болохоро яг тэр лайвууд дээр энэ хоёрын талаар нэг ярьдгүйсэн гэж байгаа байхгүй. Ерөөсөө энэ хоёрын нөгөө юм одоо буруу муу талаас нэг их ярьдгүү байсан гинэ. Тэгэд одоо нөгөө нэг бас Монголын пэйжүүд дээр яг тэр Гартигийн бичлэгийг хүмүүс орчуулад тавьдаг байсан шүү дээ. Эмилия ингээд нэг охинтой юм байлээ. Охин нь ингээд сургуулийн насных юм байлээ. Бодвол энэ хоёр охиноо ямар сургуульд оруулах яах их талаар бодоогүй байгаах та би ингээд бодож байгаа гэл Гарти нэг лайв дээр бас ярьжсэн байсан шүү дээ. За тэгээд Гарти ууланд одоо лайв дээр нэг муулж ярьдаггүй байсан юм байна. Тэгээд Эмилияг яг тэр өөрийнх нь стрипийн бичлэгийг гаргаснаас хоошоо яг энэ хоёрыг бүр айгүй их ингэж муулдаг тий. Лайв дээр бүр албаар энэ хоёрыг яриад байдаг болсон гэж байгаа байхгүй. Тэрнээс өмнө л Гарди нэг тэгж ярьдаггүй байсан гэдгийг нь бол хэлжсэн. За үүнээс гадна гэх юм бол нэг их одоо сүртэй юм бол ярьдаггүй. Тэгэл заяад бол айгүй хэцүү байсан. Заяад одоо ч гэсэн би ингээ хайртай сүүл заяаг яагаад тийм лайв хийснийг би ингээ ойлгоогүй гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг ярьдаг. Гардиг ч гэсэндээ нэг их муулдаггүй. Тэгээд тэр лайвныхын доор хүмүүстэй энэ одоо ямар сони юм бэ ингээд яг
үнэн бодтой зүйлийг ярина гэсэн мөртлөө ингээ бөөрийн хэлүүд ахын аль алийнхын талд байгаа юм шиг ингэж яриад байгаа ингээ хүмүүс бол нэлээд шүүмжлэлтэй хандчихсан л да. Гэхдээ Немо болохоор угаасаа би одоо ингээд имэйл ядтай заяад бол ингээд хайртай гардыг бол хүүхдүүдийнх нь ээж учраас одоо ингээд гардыгийн талаар бас нэг хэм ярмааргүй байна. Ер нь бол би хүүхдүүдээсээ салахгүй гэх мэтчлэн яг иймэрхүү зүйлүүдийг нэг цаг гарантай нэг лайв хийсэн. Тэгээд би яг бүгдийг нөгөө тэмдэглэж аваагүй яг одоо санаж байгаа гол зүйлүүд нь хэм бол яг эдгээр зүйлүүдийг бол ярьсан байгаа. Тэгээд энэ лайвын нараас одоо манай монголчууд маань Threads дээр бас нэг худлаа үнэн бичлэгүүд гарч ирсэн манайха. За тэр нь болохоор одоо яг нэг хүний оруулсан бичлэг баахгүй юу. За тэгэл энэ дээр болохоор хүн хүрэн бөөртэй гэж гэдэнгүүтээ Немо болон одоо Гарти хоёрын мөр ингээл амар тэрвэрлэж байгаа бичлэг хийсэн байгаа байхгүй. Бараг л манай Эмилиагаар ингээд тоглоод яачлаа гэдэг утгатай пост бичлэгүүдийг бол хүмүүс оруулж илээ. Гэхдээ энэ бичлэг нь яг одоогийн бичлэг бол биш гэдэг нь харагдчихсан. Яагаад гэх юм бол яг энэ бичлэгнээс ингээ харах юм бол Гарти одоо байгаас жоохон бондгор тэнгүүтээ Немогийн яг тэр лайв дээр ямар хүстэй байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Тэр чинь шууд лайв тий шууд бичлэг учраас яг одоо ямар хүстэй ямар хөө байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл яг энэ оруулсан бичлэг дээр Немогийн үс нь шал өөр ингээд цэцэлттэй байгаа хгүй. Тэгэхээр манайхаа иймэрхүү бас худлаа юм нэгдүгээрт бити оруулаач. Хоёрдугаарт иймэрхүү худлаа юм бас битгий итгээрэй л гэж яг үндэ би хэлмээр байна. Тэгээд яг үнэн бодтой бичлэг нь юу байсан бэ гэхээр бас нэг хүний Threads дээр оруулсан бичлэг байгаа. За энэ дээр Гарти болохоор шууд нэвтрүүлэг дээр гэж байгаа. За энэ болохоор хиттийнхаа TikTok тэр юм шиг байгаа хгүй. Немоти эвлэрэх гэж оролцсон ч Немо бүр эсэргүүцсэн гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ яг үнэн яг одоогийн бичлэг байх магадлалтай гэж бол би бодсон. Яагаад гэх юм бол яг Немогийн үсийг ингээ харангуут яг тэр өөрийнхөө лайв дээр ямар хүстэй байсан яг тэрүүгээр байгаа хгүй. За тэгээд Гарти бол ингээ Немог төвөрөх гэж оролцсон ч Немо ингээ нэр үнэхээр ингээ эсэргүүцэж байгаа. Яг тэр бичлэгнээс нь харахад л Немо эсэргүүцэж байгаа гэдэг нь бол харагдчихсан. 好好正常做。来和解了，不再不说你了。过来，我再给你说。好。好了。 Тэгээд энэ гуравтай холбоотой яг сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол ийм байна. Тэгээд Эмилия бол өөрөө Немотой тэхэж нийлэхгүй. Ингээд битэрт ирээдүй харагдахгүй байгаа гэдгээ өөрөө бол лайв дээр хэлсэн шүү дээ. Тэгээд за ер нь л энэ гуравтай холбоотой мэдээлэл гэх юм бол иймэрхүү зүйл болж ингээд дуусчих шиг байна. Дараагийн яригдах сэдв маань жүжигчин Номон гэрэл буюу Жиминитэй холбоотой мэдээлэл байгаа. За тэрээр сүүлд Рубигийн подкастт ороод за тэгээд нэлийн сериусны зүйлүүдийг бол ярьдаг. За энэ подкаст нь бол яг 6 сарын 8-ны өдөр цэцэгдсэн байгаа хгүй. За тэгээд үүнээсээ хамаарад хүмүүс нэг одоо сериусны зүйлийг нь Facebook дээр ч тэр Threads дээр ч тэр хүмүүс айгүйх ярьсан, айгүйх бичигдсэн. Тэгэд энэ бол яалтчгүй ярихгүй байхын аргагүй бас сэдв байгаа хгүй. Гэхдээ мэдээч яг уг подкаст нь бол маш одоо өргөн сэдвийн хүрээнд ярьж байгаа шүү дээ. Хүүхэд нас, аав ээж тэгэл яагаад энэ мэргэжлийг сонгосон, нөхөр, хүүхэд гэл маш өргөн сэдвийн талаар ярьдаг. Тэгээд энэ подкаст бол яг миний хувьд бол үнэхээр гоё дугаар болсон байлээ. Баран ингэ ярьж байгаа бүх сэдвүүд бол надад маш их таалагдсан. Тэгээд та хэд маань ч гэсэндээ одоо миний ярих байгаа зүйлийн талаар ямар нэгэн байдлаар мэдээлэл авсан байх гэж бодож байна. Facebook-ээс, Instagram-аас, Threads-ээс, Madhweg, Ruby-гийн подкастыг ч гэсэн сонсон байх гэж бодож байна. Хэрвээ яг энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй хүмүүс байх юм бол одоо яг миний ярих байгаа сэдв нь одоо энэ жүжигчин Номон гэрэлт бэлгийн дарамт иржсэн талаараа бол ярьдаг байхгүй. Гэхдээ хин гэдэг хүнийг нь бол хэлээгүй. Тэгээд нэг дуучин болон хоёр жүжигчин нэг нь жүжигчин нэг нь продюсер найруулагч ийм хүмүүсийн талаар бол ярьдаг. Энэ талаар мэдээлэл аваагүй хүмүүс байх юм бол би маш товчхон яриад үгүй. За яг энэ жүжигчин Номон гэрэл нь өөрт нь одоо бэлгийн дарамт учруулж исэн 3 кейсийг ярьдаг. Гэхдээ энэ кейсүүдээс гадна дахиад ингэж кейсүүд байгаа гэж байгаа байхгүй. За хамгийн их яригдах хүн нь болохоор нэг дуучин гинэ. Одоо ингэж жүжигчнэр төгсөж байгаа оюутан одоо хүүхдүүдийн хувьд за шинэ төгсөгчдийн хувьд ч гэсэндээ те ямар нэг юм ажлын санал ирэх юм бол орё тоглоё болно гэл яг тийм үе дээрээ байдаг бах. За яг тэр үе дээр нь энэ дуучныг клифэнд тоглоод за тэгээд ийм олуулаа ингэ тоглосон гэж байхгүй. За олуулаа тоглосон ч гэсэндээ тэр дуучны нь яг одоо Номон гэрэл рүү залгаад Номон мөн үгээд Жимини рүү залгасан гинэ. Ямар Номог нь гэж бодоод залгаж байгаа юм бол гэдэг энэ хэд чинь мэдээж нөгөө маш олон Номотой шүү дээ те. За тэгэл яг ямар Номон юм бол гэдгсэн чинь нөгөө том бөхсдөд мөн үг гэж асуусан гэж байхгүй. За тэгэл дараа нь уулзъя хоёлын күүд ихүүгээл бүр ингээд тиймэрхүү байдлаар ийм одоо үйл явц бол болж исэн гэдэг талаар ярьдаг. Тэгэд хоёр дахь болон гурав дахь тэр ярьсан кейсүүд нь миний хувьд бол үнэхээр муухай
кейс гэж бол би бодсон. Хоёр дахь нь болохоор яг л нэг жүжигчин ах гэж аахгүй хамт нэг кинон дээр тоглосон те. За нэг кинон дээр тоглохдоо ингээл өөрийг ингээл өдөөл байдаг байсан юм бэлээ. Би гэхдээ тухайн үедээ мдээгүй байсан бэлээ. За тэнгуүтээ хамгийн сүлд нь одоо ингээд хамт нэг реклам тоглох уу, ийм рекламны санал байна гэд тэгээд бүр Эрдэнэт рүү явахаар болоод тэгээд энийгээ мэдээж нөгөө гэр бүлтэй аав ээжтэй хэлж байгаа шүү дээ. Тэгээд аав нь бүр тэр жүжигчний машин руу ингэж хөргөж өгсөн гинэ. За тэгээд нөгөө жүжигчнтэйгээ ингээм хамт Эрдэнэт рүү явахаар болоод тэгсэн чинь тэр жүжигчин нь болохоор бусад одоо багийнхан те бусад одоо жүжигчд нь араас ирнэ гэж хэлээд хамт Эрдэнэт рүү яваад нэг буудалд ороод за тэнгуүтээ нэг өрөөл байна гинэ, хоёр ортой нэг л өрөө байна гинэ. Тэгээ хоёул хамт орох уу гэд орсон гэж байна. За тэгээд орсон чинь нөгөө жүжигчин ингээд төр гараа өгсөн гэж аахгүй. За гарч яваад ингээд жоохон ууцантай ингээд орж ирэнгүүтээ шууд дээрээс нь ингээд ордон дээрээ ингээд байхтан шууд ингээд дараа тавсан. Азар би чадaltaй учраас ингээд өшөглөөд ингээд тэ цухтаад тэр өрөөнөөс гарч гүүгээд тэгээ бүр ингээд цэцэрлэгт үүрийн 5 цаг хүртэл ингээд бүр ингээд уйлсан гэдэг талаараа бас ингээд ярьдаг. Энэ бол айгүй бас амар оцтой те. За 3 дахь хүн нь болохоро миний бас ийм ойрын те нэг жүжигчин ихтэй маань одоо нөхөр, нэг продюсер, найруулагч хүн гэдэг талаар нь бол ярьдаг. За тэгээд тэр хүн нь болохоор айгүй ингэ сэтгэлээр унцсан ингэж явжсэн чинь шууд ингээл биетэн хүрээл миний дуу гайгүй юу майгүй юу гэд бас ийм жижигхэн ч гэсэндээ бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг кейсийг бол ярьдаг. Тэгээд та хэд мань хэрэг үзээгүй байх юм бол Ruby-гийн подкастт орсон тэр дугаарыг үзээрэй. Тэгээд энэ болгоныг ингээд сонсоод надад бол бүр үнэхээр маш муухай бол санагдсан. За үүнээс нь гадна хүмүүс яг энэ асуудлаар Threads дээр, Facebook дээр постууд оруулж хэлсэн байгаа. За одоо жишээлбэл яг энэ золоо гэдэг хүний оруулсан энэ пост нь болохоор 660 мянган хүнд Threads дээр хүрчихсэн байна. За тэнгуүтээ энэ постн дээр яг энэ кейсүүдийг ингээд бичингүүтээ за араас нь за тэгээд тэр суйстыг ярга суманг комслох гэдэг чинь үнэн л байна шүү дээ. Одоо энэ охиныг урлагаас жиих гэж оролдвол ёстой үзэлцсэн шүү булаанууд минь гэдэг ийм постыг оруулсан байгаа байхгүй. За тэгээд яг энэ нүг суманг гэдэг бас Жимини яг тэр подкастт орж байхдаа бол тайлбарлаж ярьсан байгаа. Тэгээд энэ комслох гэдгийг бас ярьсан. Тэгээд энэ комслох гэдэг надад бүр гэж бодгцсан бүр айгүй муухай зүйл байгаад байгаа байхгүй. Дээд курсийнх ингээд доод курсийнхний одоо октоодын хугацаатай линк тэг гэдгийг нь комслох гэж ярьдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ер нь л тэр нөгөө суйсын одоо нөгөө бүлэдэлт гэдээ яриад байдаг шүү дээ. Тэгэхээр Жиминигийн энэ ярилцлаганаас яг тэр бүлэдэлт нь үнэхээр байдгийн байна гэж бол би бодсон. Тэгээд одоо хүмүүсийн нэг яриад байдаг шүү дээ. Суйсын одоо нөгөө нэг үе тэнгийн дээрлэлт гингүүдээ нөгөө Жери, Немо, Мишелийг ингээд хүмүүст нэлээд ярьж пост оруулаад байдаг шүү дээ. За би бол яг тэрийг яг үнэхээр үнэн байх гэж боддог байхгүй. Тэгээд Жимини бол яг л энэ талаараа тэр подкастн дээр бас ярьсан байна. Тэгээд үүнээс нь болоод хүмүүс одоо яг тэр жүжигчин нь тэр юм шүү, продюсер найруулагч гэдэг нь тэр юм шүү гэд хүмүүсийг таамаглаж гаргаж ирсэн. Гэхдээ энэ нь аль биесээр батлагдаагүй. Миний бодлоор бол тэр хүмүүсийг бол гаргахчгүй байх. Одоо үсэ тэр гэж Жимини өөрөө ч хэлэхгүй байх. Тэгээд ер нь бол тэр хүмүүсийг одоо юу гэдэг нь сошиал дээр те хүмүүст нэг их мэддэхгүй байх л гэж бол би бодод байна л та. Тэгэхээр энэ яг аль биесээр үнэхээр тэр шүү гэж одоо батлагдсан, нотлогдсон зүйл бол байхгүй шүү манайхаа. Зүгээр хүмүүсийн таамаг гэдгийг та хэд мань ойлгох хэрэгтэй. За тэгээд хамгийн хин дээрх одоо нөгөө дуучин гэдэг ааш те тэр дуучныг бол хүмүүс яг нэг бүр таамаглаж гаргаж ирч чадаагүй. Өсө тэр дуучин юм шүү, энэ юм шүү гэж яригдсан зүйл бол ерөөсөө байхгүй. Харин жүжигчин дээр хүмүүс хоёр хүнийг таамаглаж гаргаж ирсэн байгаа. За эхнийх нь хүн бол жүжигчин Батаг хүмүүс гаргаж ирсэн. За ялангуяа нөгөө Жимини Бата хоёр бол яг нэг кинон дээр тоглож исэн юм байлээ шүү дээ. Яг хосуудын дүрт тоглож исэн гэж байгаа байхгүй. За тэрнээс нь болоод хүмүүс бүр жүжигчин Бата юм шүү гэл. За бүр миний харснаар Instagram дээр бүр жүжигчин Батаг бүр бүүлээд эхэлсэн гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд нэг Instagram хаяг дээр бүр ингээд жүжигчин Батагийн те ингээд бичлэгийг бүр оруулсан байгаа байхгүй. Хүнд нь гэх юм уу? Хамгийн амар хэцүү ингээд байсан нь бол нэг хоёр байдаг байхгүй юу? Тэгээд намайг бас ажил гэж яриад ингээд хамт кино тоглочихсон байхгүй юу? Партнерлоод тэл тэнгууд нөгөө ингээд гараа өгтөө штэ. Ингээд гарнаас хөтлөл тэнгууд нөгөө ингээд гарны алга ингээд байнга ингээд оролтоол идэхсэхгүй ингээд би тэр жоох хөвгт бидэхгүй заяа. Тэгээд нөгөө талаас л хүмүүс Бата биш ээ гэдэг үнцгийг бас гаргаж ирсэн. Яагаад тэгэхээр Жиминигийн яриан дээр одоо тэр жүжигчний охин нь надаас игч гэдэг талаар ярьдаг байхгүй. Тэгсэн чинь Бата бол олон охтуудтай. Гэхдээ Батагийн охтууд бүгдээрээ Жиминигээс дүү. Тэгэхээр Бата биш юм байна гэдэг үнцгийг гаргаж ирсэн. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор хамгийн сүүлд нь ч гэжтэй миний харсан нэг пост дээр хүмүүс тэр жүжигчинг хүрлээ юм шүү
гэдэг бас нэг ухагтун гаргаж ирсэн байхгүй. За энэ постыг хэдүүлээ хамгийн эхлээд ярьчих гэж бол бодож ин л доо. За энэ пост нь зол гэдэг одоо нэг хүний оруулсан Threads дээрх пост байгаа байхгүй. За энэ пост нь бүр 101,000 хүнд бол хүрсэн юм байна манайха. За тэгээд энэ постн дээр яг юу гэсэн байсан бэ гэх юм бол жүжигчин их нартай найруулагч гэд одоо нүд 3 дахь кейсийн хүнийг ярьж байгаа байхгүй. Жүжигчин их нартай найруулагч Монголд хитгэн л байгаа да. За би ч юугаа мэдхүү. Одоо Банш Бата маань би шоундоо урьдчвал тэгээд л боллоо гэдэг одоо ийм постыг оруулсан юм. За тэгсэн чинь энэ постныхон доор нэлээд олон комментууд байгаа юм манайха. За тэгээд би яг энэ хүрлээтэй холбоотой комментийг та нарт уншаад өгч гэж бодлоо л доо. За тэгээд хүрлэхгүй их нар чинь хэн блэ гэдэг коммент байна. За үүнээс гадна охин нь Жиминигээс ихч тэгээ бодхоор гэдэг коммент байна. За тэнгуүдээ охин нь надаас ихч гихтэн л хүрлэхгүй ахал гэж бодгцсон доо гэдэг жаахгүй. За тэгээд энэ комментийн доор болохоор тэгээд cool out тоглосон бидтэй гэж байгаа. За тэгсэн чинь яг 2019 оны 11 сарын 8-нд cool out гэдэг кино гарч эхэлж исэн байна. За энэ кинон дээр яг гол дүртэн Жимини хүрлээ хоёр жүжигчин хоёулаа тоглосон гэдэг бас ийм зүйл байдаг юм байна л да. Тэгэхээр хүмүүс ер нь бол ингээд ингэж бол таамаглаж байгаа. Гэтэ энэ жинхнээсээ бодтой үгүй юу гэдэг бид нар бол мэдгүй. За юу зэн ийм таамаг бол байна. За одоо нөгөө нэг найруулагч гэдэг байгаа шүү дээ. За найруулагч дээр нь хүмүүс гал баяр найруулагч гэж нэлээд их таамагласан. За энэ бол бүр ингээд сошиал дээр маш их явсан. Яагаад гэвэл найруулагч гал баярын эхнэр нь жүжигчин хулан шүү дээ. Энийг бас мэдгүй хүн бараг байдаггүй байх гэж бодож байна. Яагаад гэх юм бол гэр бүлэрээ ч гэсэн контент хийдэг. За тэгээд яг миний саний нөгөө нэг уншсан одоо энэ Threads-ийн пост баа шүү дээ. 101,000 хүнд хүрсэн энэ постн дээр одоо яаж ааш дээ энэ үнэ жүжигчин их нартай найруулагч гээ ингээ бичингүүт яагаад энэ постыг бас бичсэн бэ гэдэг ухагтун гарч ирж байгаа. За sorry манайхан жоохон тойруулаад байна. Тэгэд яагаад гэх юм бол яг энэ гал баяр найруулагч өөрийнхөө халамцсан яриа гэдэг подкаст дээр бас Жиминийг ураад подкаст хийсэн баггүй. За тэгээд энэ подкастыг бол би бүтэн сонсоогүй гэтээ нэг тасалсан хэсэг явж исэн. За тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр тэр ярианаас болоод хүмүүс айгүйх ингэ над руу дайрсан гэдэг талаар яг тэр одоо гал баяр найруулагч бол ярьж байхгүй гэсэн чинь Жимини харин тийм байлээ. Үнэхээр ингээд таныг тийм байдалд оруулсан. Тийм учраас ингээд танаас ч гэсэн ингээд уучлалт хүсэж байна гэдэг байдлаар тэр одоо подкастн дээр ярьсан байгаа байхгүй. Ямар нэг халуун дээр гэж нөгөө нэг эргэлзээтэй нэг юм хүмүүсийн нөгөө нэг юм таамагласан зүйлийг хоёулаа нэвтрүүлгийн ихэн дээр ярьж аваад тэгээд нэг жоохон мухарлчаад цаашаа нэвтрүүлгээ явуулъя гэж бодлоо л доо. Юу гэхээр чиний контентоор дамжуулаад контентн дээр ярьсан зүйлийг намайг гэд хүмүүс ойлгоцсон. Харин тийм билээ. Би бас харсан хаа тэгээд уучлалтгүй мэрэн. Таныг гэж таамаглуулсан дуучлаарай. Тэгээд би нөгөө подкастт ороод тэгээд зүгээр өөр тохиолдсон кейсээ ярьсан аахгүй юу? Нэг охтуудаа ер нь жоохон сануулга болох үүднээс гэх юм уу. Тэгээд тэгсэн чинь харин тэрэн дээр нөө хүмүүс нэрийг хэлээгүй би орхицсан аахгүй юу? Тэгсэн чинь хүмүүс ажиллаж исэн найруулагчдаар нь хайж байгаа. Тэгээд таныг гээд тэгэл аста ихнэр нь жүжигчин гэж энэ холын ихчин байна гэж хоёрыг амт тэгээд би бүр ингээ санаа зовоозаа. Тэгэл яана одоо юу гэж бодож байгаа болов? Хүмүүс гайгүй буруу ойлгож ин гэж өөрсдөө бодохгүй л даа гэл нэг юм жоохон юм санаа зовлтнод айгүй байгаад байсан. Тэгээд яг саяны Threads-ийн постн дээр жүжигчин хулаа өөрөө бүр коммент бичсэн байхгүй. За энэ дээрээ би Жиминигийн сайн ихч бол биш шүү. Жүжигчин их нэртэй найруулагч олон байгаа гэд ингэж бол бичсэн байгаа. За тэгээд үүнээс нь хамаарат хүмүүс дахиад хоёр хуваагдаад л байгаа юм л да. За юу гэж байгаа вэ гэхлээр те одоо үнэхээр гал баяр те найруулагч ингэ биш байхад хүмүүс тэгэж ойлгож байгаа бол өөрийнхөө нэр төр ингэ цэвэрлэхэн зөв өө. Одоо энэ подкаст хийхэн зөв одоо ингэж те ярих нь ингэ зөв өө гэдэг өнцгөр харж байгаа хүмүүс. Нөгөө талдаа болохоор бүр ингэж жоон дайрч байгаа гэх юм да те. Одоо юу гэдэг тийм хүмүүсээс гарч ирсэн. За одоо жишээлбэл энэ Пүжис үг гэдэг хүний оруулсан Threads дээрх пост байгаа байхгүй. За энэ нь бүр 229,000 хүнд хүрсэн пост байна. За үүн дээр гал хоёр найруулагч гүтгүүлэх мэдээж муухай би биш гэдгээ ингэж шууд хэлчихье гэж бодсныг нь ойлгож байна. Гэхдээ өөрөөс нь хэд дахин хүн дээр цочирдсан хамгийн их хохирсон хамгийн их зөв байгаа хүн нь хажууд нь байхад тэр тухайд ганц ч өмөөж хамгаалсан үг хэлчихсэнгүй дээ. Ахын тэр явдалт бол харамсаж байна. Тэр бол маш муухай байж
ойлгож болохгүй зүйл гэд хэлчихэд яах вэ? Ямар ч байсан би биш цаашаа юу үзэж зовсон бол надад хамаагүй гэсэн хандлага нь таалагдсангүй гэд одоо ингэж бицэн хүн байгаа. Ингээд яг уг асуудлаас болоод хүмүүс ер нь л нэлээд жиминигийн талд бол байлээ. Одоо ингээд дугуйч байгаа айгу зөв шүү те. Ер нь цаашдаа яг энэ бэлгийн дарамт хүчирхийлэл одоо юу гэдэг үеийнгийн дээрлэлтийг бүр ингээд даврааж болохгүй энэ мэтчил ингээд дугуйч байгаа айгу зөв шүү гэх мэтчлээ. Ер нь тэгэж харж байгаа хүмүүс байна. За үүнээс гадна трейдс дээр мөн хүмүүс өөрсдөө хэрхэн одоо бэлгийн дарамтанд өртөжсэн бэ? Өөрсдөд нь яг юу тохиолдож исэн бэ гэдэг кейсүүдээ маш ихээр одоо бичиж гарч ирж илээ л те. Тэгээд энэс яг ингээд харахад те ер нь л бүх салбарт эмэгтэйчүүд, хүүхдүүд, охтууд айгүй хэм хохирдог гэдэг зүйлүүд бол харагдаад байгаа. Тэгээд миний харсан бас нэг трейдсийн пост дээр болохоор одоо ингээд ахта, аавда одоо ингээд баргал бэлгийн дарамтанд орж исэн юм хүмүүс байна уу, начиг юм хүмүүс байна уу гэх мэтчлээ. Хүмүүс бас битсэн бэлэл дээ. Ер нь ийм бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд 60% нь ойрын хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүр үнэхээр амар хаацтай тий. Тэгээд яг би бас бодож үзлээ л дээ. Яг энэ асуудал ингээ гарч ирсэн сууш миний амьдралтыг ямар бэлгийн тийм одоо дарамт байдаг байсан бэ гэд би ингээ бодсон чинь бас л байгаа л багахгүй. Одоо жишээлбэл яг нэг кейс ярих юм бол би нэг оюутан бахта 2 илүү 3 дугаар курстэй сонгуулийн ажил хийдэг байсан. Тэгээд яг сонгуулийн ажил хийгээд явж байхад яг нэг юм за одоо би яг тэр ахыг яг ямар албан тушаалтай байдгийг нь бол байдаг байсныг нь санахгүй байна. Тэгээд одоо болохоор Facebook-ээр найз биш гэдэг миний Facebook дээр хайда гарч ирээд байдаг байхгүй. Тэгээд тэр хүнийг болохоор ингээд намайг нэг удаа явжсэн чи хүргээд хүүгэлтэй машиндаа суулгаад тэнгуүтээ танаа гэрчин хаануудын аав ч үйдэн ээж ч үйдэн ингээл надаас ингээд айгүй амар асууж исэн. Тэгээд би одоо хүүхдлээсэн болохоор 3 дугаар курсын хүүхд гэдэг чинь бас хүүхд ч тий. Хүүхдээсэн болохоор ингээл өөрөө ингээ мэдгүй ингээл хамаг мэдээлэл ингээл ярьдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байдаг байсан. Гэх мэтчлээ ер нь ингээ хит хитэн кейс байд юм бил яг миний амьдралд. Тэгээд би зүгээр ингээ ботход яг Монгол дуу, гадаад дуу гэдгийг мэдгүй байна. Ер нь одоо миний мэдж байгаа кейс бол одоо ингээ Монголын хоо жишээл мэдээд байгаа шүү дээ. Ер нь Монгол улсад эмэгтэйчүүд одоо яг бэлгийн хүчирхийлэл биш юм а гэхэд ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтанд бол өртөж идэг. Тэгээд бас яг миний санаж байгаагаар бас яг намайг оюутан байхад гадуур ингээд явж байхад манай аав шиг хүмүүс аягүй хардаг байсан. Тэгэл зарим нэгэн хүмүүстэй ингээд жоохон гудамжнэ гэж хэлэхээр хүмүүс ч гэдэг юм уу. Ингээд гудамжин нэг ихвтж байгаа ганц нэг ах нар албаар ингээд өдөж чулуун молоо шиддэг те. Тийм зүйлүүд ингээд байдаг байсан байхгүй. Тэгэхээр энэ нэг юмыг одоо яг яаж ч болуулах юм те тэрг бол мэдэхгүй байна. Гэтээ би бас ингээд жиминийг маш зөв гэж бодож байгаа. Яг иймэрхүү асуудал дээр ингээд нуулгүйгээр ийм тэр зүйлээ ингээд ярьж одоо гарч ирсэн одоо үүдээ шүгэл үлээж ингээд шударгаар гарч ирсэн бол маш зөв сайн зүйл гэж бол бодож байгаа. Тэгээ би яг энэ асуудлаар ингээд бодож байгаа байхгүй. Одоо хүүхэд охтуудаа одоо дүүнраа тэ яаж хамгаалах юм бэ гэж бодохоор бид нар юун төрөнд маш сайн ярилцдаг л байх хэрэгтэй байна. Бүр багаас нь хинч чиний бид дураараа хүрч болохгүй. Чиний одоо эмзэг газруудад хинч дураараа хүрч болохгүй. Хинч чамайг одоо ингээд бүр амар цодож болохгүй ч гэдэг юм уу да тэ. Тэрийг багаас нь ахуулаад толгойд нь хэлээд ухамсарт нь ойлгуулад тэ хэрвээ тийм юм болох юм бол чи надад заавал хэлээрээ би чамайг хамгаалахад бэлэн байгаа шүү гэдэг байдлаар хандах нь айгүй зөв юм болов гэж бодож байна. Тэгээд яг нийгэмдэр болж байгаа энэ тэр амар зүйлүүдэд одоо яаж хандах юм яаж хамгаалах юм гэдэг яг үндэ би мэдэхгүй байна. Юусэн миний хамгийн ихэнд хийх арга хэмжээ бол тэр юм болоо таа л гэж бодож байна. За дараагийн яриад байх сэдэв маань дуучин хайнаатай холбоотой мэдээлэл байгаа. За дуучин Саран Туяагийн тоглолтын дээр ер нь нэлээд олон инфлюенсерүүд, олонний танилуд оцсон гэдэг нь бол харагдсан. Тэгээд яг дуучин хайнаа, дуучин Саран Туяагийн тоглолтын дээр очихдоо одоо их нэртэй гэх юм уу найз бүсгүүдийг оцсон юм байна. Тэгэд үүнийг сошиал дээр бүр ингэж маш их сэвэгдэж гарч ирсэн байгаа. Бас яг эдгээр өдрүүдэд миний Facebook дээр яг энэ дуучин хайнагийн тэр найз охинтойгоо те байгаа тэр бичлэг зураг бол үнэхээр гарч ирсэн. Тэгээд энэ асуудал ингээд бас нэлээх яригдсан бохгүй юу. Одоо жишээлбэл яг нэг юм орсон постн дээр дуучин хаян хэрвагийн найз бүсгүй алим туяа гэтэнгүүтээ сараа хичээн дунд уурч зөндөө уйллаа гэдэг бичлэгийг оруулсан байна. За үүнээс гадна Намын талсын хаян хэрваа найз бүсгүй алим туяагийн хамт гэтэнгүүтээ зургуудыг оруулсан байгаа байхгүй. За тэгээд дээр үед дуулдаг байсан 3 урдаагийн баг буюу Монгол улсын гавьяад жүжигчин Уран Чимгийн дүү Уран Зайтай хүүхэд байхаасаа үерхэн суусан ч тэд хоёр тийшээ болсон байна гэлтэй энэ мэтчлэн ингээд маш их мэдээлүүд бол явж исэн. За тэгээд эцэст нь эдгээрийн дараагаар болохоор яг дуучин хайнаа өөрийнхөө Facebook дээр бас нэгэн постыг оруулсан байгаа. За үүн дээр болохоор миний тухай ярьцгаад
яаж л байна уу? Хизээ дуусах юм бэ? Дуусгаараа хэлээрээ гоё юм хэлье гэдэг одоо юм тий жоохон ёжилсан ч гэх юм уу юм постыг оруулсан байгаа. За үүнээс гадна яг найз эмэгтэйгийнх нь өмссөн цамцыг дуучин хайнаа бас ингээд өмсчихсэн гэдэг зургийг нас гаргаж ирсэн мэлээ. За тэгэнгүүтээ дуучин хаян хэрвээ Яблоко альбом туяа нарын дундын цамц гэдэг байдлаар яг энэ постоос оруулсан бохоггүй. За одоо манайхан дараагийн яригдах сэдвүүд маань маш жижигэн ховж юу байгаа. Тэгээд эхнээс нь ахуулаад та нартай бас гэлс яриад хүрэх гэж бодож байна. За хамгийн ихэнд яригдах зүйл нь хэм бол энэ Тодхаар Имэн гэдэг Facebook пэйж дээр орсон нэгэн бичлэг байгаа. За энэ бичлэг дээр яадаг вэ гэхлээр нэг машин одоо ингэ зогсоолоос гарах гад те. За ер нь л энэ машины жолооч нь яг юм одоо эрүүл хэвийн хүн бол биш гэдгийг харагдчихсан. Гэтээ энэ нь болохоор яг юу гэсэн үг вэ гэхлээр магадгүй согтцсон, суурчсан, за эсвэл сэтгцийн юмтай ч юм уу за тэрийг нь бол мэдэхгүй байна. Тэгэд энэ машин бүр маш олон машинуудыг мөргөөд бүр ингэж зогсоолоос гарахад бүр үнэхээр олон машинуудыг тэр хавьтаа байгаа бүх машинаа мөргөөд гарч байгаа гэдэг нь бол харагддаг. Тэгэд эцэстээ энэ машинаас бүр өөрөөс нь ингэж утаа гараад яваад өгч байгаа байхгүй. Надад их хэмжээ. Надад их хэмжээ. Хүмүүс энэ бичлэг дээр нь те ингээд бичлэг хийхээ оронд одоо тэр жолооч нь болиулахгүй байсан юм бэ? Ямар сони юм бэ гэж харж байгаа хүмүүс байна. Нөгөө талаасаа яагаад энэ бичлэг хийж байгаа хүн тэр хүнийг болиулах гэсэн юм бэ? Бараг л өөрөө очоод тэр хүнд дайруулж яах юм бэ гэдэг талаас нь харж байгаа хүмүүс байна. Тэгээд хүмүүсийн бас харж байгаа нэг өнцг нь юу вэ гэхэлэр мэдээч хэрэг цагтаа дуудчаад энэ бичлэгийг хийсэн л байлгүй те арайчтай гэж харж байгаа хүмүүс бас байна. Гэхдээ энэ бичлэг бол үнэхээр амар байгаа зү те. Одоо юу гэдэг энэ хавар ингээд явж исэн бол бараг мөнхүүлэх юм шиг те. Тэгээд ер нь л яг энэ сэдвийг ярьж байгаа дээрээ та хэд маань хэрвээ алкогол хэрэглэсэн бол хизээж бити жолоо бариараа зүгээр жолооч одоо тэгээд дуулан жолооч дуудаарай. Тэгээд энэ нь бол өөрийгөө болон бусдыг ямар нэгэн эрсдэлд оруулахаас сэргийлэх маш том арга хэмжээ юм болов гэж бодож байна. Тэгээд бас ер нь хүмүүс хэлдэг штэ те. Ингээл барайл явчдیں۔ Уучаад барайл явчдیں۔ Цагтаатай таардгүй юм. Би айгу азтай ондоотой гэл те. Гэтэ хизээ нэгэн цагт яг тэр бол одоо юу гэдэг ямар хавар нэгэнтэй гэдэг үлээдэ тийм үг байдгийг штэ. Тэгэхээр хизээ нэгэн цагт угаасаа асуудал үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр ер нь л хийхиндээ ийм одоо төвөг учруулахгүй үүднээс хизээч битгий манайхан уучаад жолоо битгий бариараа гэдэг уриалгыг хэлье. Дараагийн ярих сэдв нь Шангрилаас өргөө кино театр гартлаа гэдэг мэдээлэл бол явж исэн. За үүнийгээ өргөө кино театрынхан өөрсдөө пост болгож оруулсан юм билээ. За үүн дээр болохоор Шангрила Мол түрээсэн үнэлгээг 4 дахин нэмэгдүүлсэн учраас цаашид театрын үйл ажиллагаа тогтвортой явах эдийн засгийн боломжгүй болж бид гэрээг дуусгар болохоор шийдвэрлсэн байгаа гэдэг одоо энэ зүйл ингээ бичсэн юм байна. За тэгсэн чинь доор нь Тэнгис синема тий Тэнгис кино театр болохоор бүр ингээд яг хүлээгээдтэй бүр ингээд дотоод за та хэд гарчих юм бол манайх орё гэдэг байдалтай нэг тийм бичлэг гэх юм үлдээсэн байгаа байхгүй. За тэгээд үүнээс нь хамаарат хүмүүс юу гэж харж байгаа вэ гэхээр одоо ингээ Шангрила Мол түрээсээ нэмсэн юм байна. За өргөө гаргаж байгаа юм байна. За тэгээд хүмүүс үүн дээр нь дахиад хоёр талцаад хоёр хуваагдчихсан. Энэ нь юу вэ гэхээр одоо тий Шангрила руу ордог баг ганц шалтгаан нь одоо кино үзэх гэж бид нар ордог юм а. Кино үзчих тэр хаваар явж хоол иддэг одоо юм шопинг хийдэг тий дэлгүүрсдэг юмнууд бол байдаг. Кино үзэх гэж л ордог. Гэтэл яагаад ингэж өргөө гаргаж байгаа юм бэ? Өргөөг гаргах юм бол Шангрилагийн одоо энэ орлого нь өөрөө байхгүй болох юм а. Хүмүүс кино үзэх гэж л баг Шангрила ордог штэ гэж харж байгаа хүмүүс нь. Нөгөө талаас болохоор бүр баярлаад тий ашгүйдээ ингэ Шангрилагаас өргөө гарч байгаа юм байна. Яагаад хүмүүс ингэж харж байгаа вэ гэхээр одоо нөгөө өргөө кино театрын эзэн бол Ананд Базар байдаг шүү дээ. Тэгээд хүмүүс ер нь Ананд Базарт тийм дуртай биш учраас тий одоо ингэж Ананд Базарт орлого оруулахгүй боллоо. Ашгүйдээ өргөө ингэж гарч ийна гэж харж байгаа хүмүүс бас байна. Нөгөө талаасаа бас хүмүүсийн таамаг гэх юм бол за өргөө гараад Тэнгис орчих юм байна. За Тэнгис орчих юм бол бүр гоё ингэж IMAX-аар үйлчлүүлье. Тэнгис орох юм бол бүр асуудалгүй юм байна гэж бас харж байгаа хүмүүс байна. Тэгэд та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байгаа вэ? Манайхан тэргээ комент хэсэгт бичээрэй. Хамгийн сүүл яригдах сэдв маань боловсрал суваг телевиз дээр надтай гэрлээч гээд шоу гарч ирлээ штэ тий. Та хэд маань тэр шоуг үзэж байгаа юу? Үзэхгүй байгаа юу? Хэрвээ үзэж байгаа бол яагаад тийм гоё шоу одоо хэлсэн гэдгийг надад хэлсэнгүй вэ? Тэгээд тий. За тэгээд би болохоор нөгөө нэг Crash Bash-ийн Патукагийн
бичлэг яваадсан шүү дээ. Нэг юм гэрэлж байгаа юм шиг нэг юм бичлэг яваа шоу нэвтрүүлэг гэл нэг бичлэг нь яваад тэгээд сонирхоод харсан чинь бас нэлээд үдэж болохоор хөгжилтэй хөөрхөн шоу шиг надад бол санагдсан. Тэгээд одоо бол ингээд яг эхнээс нь ахуулаад нөхөж үтсээр хагаад одоо 7-8 дугаар ангийг бол үзээд дуусгасан баа. Тэгээ миний хувьд бол үнэхээр хөөрхөн шоу нэвтрүүлэг байлаа гэж бол би харсан. Тэгээд нөгөө талаасаа хүмүүс яагаад юм балан шоу хийдэг гэж харж байгаа хүмүүсээс байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэхдээ бид нар одоо тийм ингээл ажил амьдрал те гэр ах үе хүүхэн шуухад ажил гэл ингээд явж явах үеэрээ толгоогоо амраах нэг зүйл байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Одоо яг миний хувьд яг нэг толгоогоо амраагаад тэ нэг юм зүгээр л юуч бодохгүй яг тэр шоугоо үздэг тэр гоё цагийг өөртөө гаргаж өгж байгаа байхгүй. Түүнээс би бусад цаг үед бол ингээл маш их юм бодож байгаа. Одоо дараагийн подкаст яах вэ? За подкаста монтажлаад оруулчихсан. За дараагийнхаа ховж үе ярихгүй бол одоо ингээд сэдвүүн бараг дууслаа гэл тэ ингээд маш их юмыг бодож өнгөрөөдөг. Тэгээ толгоо манд байнга ажиллаж идэг учраас яг нэг юм гоё толгоогоо жоохон ч гэсэн амраах цаг надад яг үндэ хэрэгтэй дээ байхгүй юу? Ялангуяа сүүлийн тэр подкаст сүүлийн гинэ миний яг эхний подкаст бүр үнэхээр фейлсэн манайхаа подкаст бол зүгээр ийм те бичлэг бол ерөөсөө биш юм билээ те тоног төхөөрөмж юмнуудаа залгах за тэгэл тэрийг дараа нь ингээл монтажлах ерөөсөө миний энэ ховж юмны бичлэгийг одоо монтажладаг шиг ажил биш байгаа байхгүй. Ядчитэл нь би өөрөө одоо яг санхүүгийн бүрэн боломжтой биш байгаа учраас подкастаа ч гэсэн өөрөө монтажлана гэж үзээд тэгээ өөрөө ингээ монтажлсан чинь бүр маш их асуудал гарч ирсэн. Тэгэл бүр нилээн болсон би бүр хэдэн өдөр шөнө ингээ суусан бүр төрсөдрийнхөө өглөө өөрийн дөрөв хүртэл одоо жишээлбэл сууж байгаа байхгүй юу гэх мэтчлээ ингээд ер нь нилээн ажиллагаатай юм байлээ. Тэгээ одоо болохоор яг жоохон хөлөө олцсон гэж ярьдээ шүү дээ. Жоохон уучраа олчихсон. Ер нь бол ингэж хийх юм байна, ингэх юм байна, тэх юм байна гэдэг юмаа мэдээд авцсан. Шинэ програм сурсан ч гэдэг юм. Ер нь бол нэг тиймэрхүү байгаа. Би бас нэрээ та нартай нэг юм сонирхуулгаад хэлэхэд төрсөдрөөр нэрээ айгуу гоё парк орж тоглосон. Юунд одоо ингээд 100 төрсөн билээ те. Яг тэрийг ашиглах хэрэгтэй мэн гэж бодоод бид нар найзуудаараа одоо ингээд бид нар ч ингээд нэг 30 одоо төгсөж байгаа 30 гарч байгаа хүмүүс байгаа шүү дээ манай найзууд ч. Тэгээ найзуудаараа маш гоё парк орж тоглосон бүр үнэхээр гоё илээ. Надад бол яг нэг тиймэрхүү сонин сайхантай байна. Тэгээ таад маань миний подкастыг дэмжээрэй, орж үзээрэй. Тэгээд маш гоё зочдыг оруулах болно. Ер нь хүнд хэрэгтэй ялангуяа одоо дүүн нартаа тий 10 жилийн хүүхдүүд, оюутан дүүн нартаа хэрэгтэй мэдээллүүдийг яг тэр хүмүүсийг гоё уурж оруулаад ярилцах болно. За тэгээд манайхан энэ удаагийн бичлэгээ энэ хүрэхэд дуусгая. Таад маань энэ хүртэл үзсэн бол юу хийхээ мэдж байгаа. Лайк дараарай, subscribe дараарай. Бас нэрээ яг сая саналаа нэрээ миний YouTube сувг маань 20,000 одоо subscribe-стэй болсон байгаа. Тэгээд намайг үздэг, дэмждэг бүх хүмүүстэй үнэхээр их баярлалаа. Та нартай хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөрх хүмүүс минь түр баяртай. Bye.